сайн байсан хүмүүстээ. Сайн. За суу. За, өнөөдрийн хичээгээр бүгдээрээ багаар ажиллана. Хичээлийн журмыг танилцуулах багшин. Тэгэхээр багаар ажиллана эндээс 1-р баг, 2-р баг, 3-р баг, 4-р баг. За, 4 баг маань одоо хүмүүстэй бүгдээрээ гараа дээрээс хавлаад гэж байна та. Нэг гараа дээрээс хавлаад байж. За хамгийн доотлын хүүхэд 1 номер хүүхэд шүү дээ. Тэгээд дэшээ дугаар өгч гэсэн. За энэ дугааруудаа наад ширээдэр чи байгаа. Өөрийнхөө өндөр хуудасныхаа нэрнийхээ дугааруудаа тавьчих. Өөрөөсөө. Өөрөөсөө дугаарыг тавьчих. За энэ Улаан өнгийн үнэгээ бол маш сайн гэсэн үнэгээ. Маш сайн. Цэнхэр өнгийн үнэгээ бол сайн гэсэн үнэгээ. За энэ ногоон өнгийн үнэгээ болохоор хангалттай гэсэн үнэгээ бол энэ үнэгээнүүдийг савгүй бага өөрсдөө үнэхээр бага юу гэж үнэлж байгаа тэр үнэгээг нь самбар дээр тогтооцгоо. Баярлалаа. За та нар өөрсдөө тоцоо наад өөрийгөө үнэхээр хуудсан дээрээ нэрнүүдийг чи бичсэн байгаа. Нэрнүүдийнхээ ард өвлөгнүүд зураад яваад байна. Өөрийгөө юу гэж үнэлж байгаагаа өвлөгнүүд аваад зураад яваад байна. Ойлгомжтой юу? Ойлгомжтой. За бүгдээрээ нэгэн дахиад даахгүй. За хоёр бүх барилдаж байна. Нэгийг өргөсөн байна. Өргөсөн бүхөөс юу гарч байгаа вэ? За тэгвэл дараагийн бүрийг харъя. За номсон өвшөөж байгаа энэ хүүхдээс юу гарч байна? За атгах нь юу гарах вэ? Хүч гарч байна тийм үү? Хүч гарч байна. За сайн байна. За морноос мөн юу гарах вэ? Дахиж юу морноос? Хүч гарах тийм. За тэгэхээр эндээс юуны тухай яриад байна? 93. Бид энэ 3 зурганд тэгвэл ижлэхийн зүйл юу вэ? Хүч байна тийм үү? Хүч байна. Тэгэхээр биднээс өнөөдөр хүчний тухай яриад байна тийм ээ? Тэгэхээр өнөөдрийн хичээл юуны тухай хичээл байх нь вэ? Хүчний тухай хичээл. Гэхдээ энэ 93 наадмын тухай хүчний тухай юу вэ? Юу гэж бодож байна? Зүйтэй хөгжмийн тухай. За хөгжмийн хүчний тухай байна тийм үү? Хөгжмийн хүчний тухай. Маш сайн байна бүгдээ. За манай өнөөдрийн хичээлийн сэдэв маань хөгжмийн мушара юу гэж байна? Хөгжмийн хүчний нэр томьёо тэмдэглэе гэсэн хичээл байна. Хүчний нэр томьёо тэмдэглэе гэсэн хичээл байна. За энэ хичээлээр биднээс юу ойлгож авахыг бол хичээлийн сэдэв маань өөрөөр хэлээд өгч тийм хөгжмийн хүч гэж юу гэдэг юм бэ? Тэрийг хэлж авах. Мөн нэр томьёо. Хөгжмийн хүчийг ямар нэр томьёогоор нэрлэдэг тийм ээ? За мөн яаж тэмдэглэдэг юм бэ гэдгийг биднээс мэдэж авах юм байна. Ойлгомжтой юу тийм ээ? Ойлгомжтой. За одоо дэлгэцэн анхаарлаа хандуулаад
шагнал ардын жүжигчин Нацгийн Жансан орны аялал байна. За одоо хүүхдүүдээ та бүхэн цагаан самбараа дундуур нь нэг хуваачих. За цагаан самбараа дундуур нь нэг хуваагаад за энэ юу гэж вэ? Эдгээр хэвээр за энэ үгнүүдээс саяын аялгууд тохирох үгнүүдийг сонгож урд байгаа хэсэгт бичих юм. За бичсэн үү? За тэгвэл одоо баг бүрийн дөрвөн номертой хүүхдүүд өөрийнхөө юу гэж бичсэнийг босож багштай болоод найзуудтай уншиж танилцуулнаа. Дөрвөн номертой хүүхдүүд. Багуудын дөрвөн номертой хүүхдүүд. За нэгдүгээр өгийн дөрвөн номертой хүүхд юм билээ. За миний хүү юу бичсэн? За эмгэлтэй. Өнөхтэй. Өөрчлөлттэй. За одоо хоёрдугаар өгийн дөрвөн номер. Юу гэж хэлсэн? Өнөхтэй. Өөрчлөлттэй. Эргэлтэй. Бара. За гуравдугаар өгийн. За дөрөвдүгээр өгийн. Өнөхтэй өөрчлөлттэй бараа хийсэн те. За хүүхдүүд. Одоо өөрсдийнхөө нэрний авч өөрсдөө үнгээд саяын даалгаврыг үүсгэсэн тийм ээ. Саяын үүсгэсэн даалгавраа өөрсдөө үнгээд. За үнгээд тавьчих. За дараа нь дахиад багш нэгэн төвчмийн зохиолыг сонсгоно. Саяын аялгаунд тохирох. За саяын аялгау бол Монгол Улсын төрийн соёлын ардын жүжигчин хөгжмийн зохиолч Намсраа Жовын Баярын жихва гэдэг хөгжим байна.
Шавьсан уу? За одоо баг бүрийн 6 дугаартай гişүүд юу гэж бичнэ? Бус нөхөдөө уншиж өгнө. За төлөвлөө. За. За эрч хүчтэй гялалцсан баяр хөөртэй гэсэн. За. Эрч хүчтэй чанга гялалцсан баяр хөөртэй. За эрч хүчтэй чанга гялалцсан баяр хөөртэй гэсэн. За танах. Эрч хүчтэй чанга баяр хөөртэй гэсэн. Гялалцсан. За танах. Эрч хүч баяр хөөр чангад иргүний. За сайн байна. Бас дээрээс нь баяжуулж өөрийнхөө бодсныг бичсэн байж тийм ээ. За одоо хүүхдүүдээ өөсөндөө сая даалгавар үзсэн хэлгээд явж. За юу гэж өөрийгөө одоо энэ даалгаврыг ямар хийсэн гэж бодож байна. Ингээд тавиад. За өнөөдөр одоо наад бичсэн хоёр талаа хооронд нь харьцуулаад нэг сайн хаалтаа үлдээ. Хооронд нь харьцуулаад сайн хаа. Хооронд нь харьцуулаад хараа бичсэн зүйлүүдээ. Нэг талд нь болохоор ямар байна? Үнэтэй. Ийм шийдвэр үүгээ. Нөгөө талд нь болохоор за тэгвэл та нар яагаад энэ хоёр зохиолыг ингээд хоёр талд нь хоёр шинжлэхөөр бичиж. За хоорондоо ярьж байгаа. Нагаар хоорондоо ярина. Нагаар хоорондоо ярьж байгаа багш нь яг гоо. Эндээс нэг гишүүнийг сонгоно. Тэр усаад харъя. За нагаар хоорондоо. За болсон. За одоо багийн нэг дугаартай гişүү. За одоо энэ багаас итгэв. За танаа нэг дугаартай гişүү. За насан юм. За яагаад ингэж хоёр ингэж бичв? Яагаад гэвэл манай баг ярилцж байгаа юм шиг гаргасан. Нэг тал нь болохоор бараан нэмэлттэй уйдгар бүрэлтэй. Тэгээд нөгөө тал нь болохоор ирч хүчтэй маш залбаг хэмэртэй байсан болохоор хоёр талаар нь бичсэн. За танах. Манай баг байгаль шиг хамгаалж өгөөсөө хамгаа харахгүй тийм. Нөгөө нь баяр хөөртэй юм уу? Гялалцсан эрч хүчтэй. За нөгөөх нь баяр хөөртэй, нэг нь одоо байгаль орчноо хамгаалах гэсэн. За сайн байна. За танах. Харин нөгөө нь эрч хүчтэй чанга гялалцсан баяр хөөртэй. За одоо танах. Нэг дугаар гэж. Дараагийнх нь эрч хүчтэй чанга гялалцсан баяр хөөртэй. Тэгээд хоёулаа эсрэг байсан. За хоёулаа эсрэг байсан. Маш сайн байна. За тэгвэл хүүхдүүдээ яагаад? За энд нэг нь өөртөө гонхтой шинжлэхүйдээ илэрхийлээ. Нэг нь баяр хөөртэй илэрхийлээд байгаа. Юунаас шалтгаалаа? Гэж хэлж юм бодож байна. Юунаас шалтгаалаад ингэж хэлж юм бэ? За хөгжмийн за маш сайн. За хөгжмийн аялгуунаас. За хөгжмийн аялгуунаас, хөгжмийн хүчнээс. За хэмнэлээс. За тэгвэл хүүхдүүдээ маш сайн байна. Хөгжмийн хүчнээс гэж. Тэгвэл эхний аялгуу ямар хүчтэй байсан бэ? Хүч нь ямар байсан бэ? Зөөлөн байсан уу? Тэгвэл хоёр аялгуу хүчтэй байсан. Тэгвэл нэгдүгээр аялгуу маань зөөлөн байсан юм биш тийм ээ? Зөөлөн байсан. Тийм учраас нөгөө яаж ихээр бид түрүү энд хэлсэн шүү дээ. Байгаль орчноо хамгаалдаг. Хүмүүс биднээс өөрсдөө байгаль орчноо муухай болгодог шүү дээ. Тийм ээ? Байгаль орчин хүмүүс муухай олохгүй байгаль орчин маань яг байдаг төрхөөрөө хороол ихэд яаж байх ёстой энэ
төхөөрөө байх хэрэгтэй тийм ээ. Энийг биднээс буруу үйл ажиллагаасаа болж ийм болдог гэдгийг энд харуулсан байна. Энийг бол биднээс эмгэнэлтэй гэж үзсэн тийм ээ. Тэгэхээр эмгэнэлтэй, гонигтай, намун ийм аялгауны шинжлэх бол ямар хүчийг илэрхийлдэг байх вэ? Зөвхөн хүчийг илэрхийлдэг байх нь маш сайн. За тэгвэл аялгауны шанс хүч нь зохиолын юунаас шалтгаалдаг байх вэ? Аялгауны шанс хүч нь зохиолын утга агуулгаас шалтгаалдаг. Юуны тухай зохиолын байдаг гэсэн. Жишээ нь бүүэн дуу хүч нь ямар байх вэ? Маш зүгтэй. За цэргийн тухай дуу. За тэгвэл тэр бүүэн дуу зөөлөн гээд байгаа хүчийг чинь хөгжин ингэж тэмдэглэдэг юм. За уншаа. Зөөлөн гээд певсээр тэмдэглэсэн юм тийм үү? Жижигхэн певс. Арчтны пиано гэсэн байна. За багш нь одоо энийг тайлбарлаж байна. Зөөлөн орчуулсан үг тийм ээ? Зөөлөн монголоор зөөлөн. Пиано гэдэг маань болохоор зэрэг Итали бэлгийн нийттэй бол одоо хөгжмийн бэлгийн нийтийн хэл нь бол Италиар өргөд орчуулагдаж явдаг. Тийм учраас Италиар зөөлөнийг пиано гэдэг байна. Тэгээд пиано гэж хэлсэн үгнийхаа хамгийн ихний үсгээр нь яаж вэ? Тэр зөөлөнийг хамгийн ихний үсгээр нь тэмдэглэсэн байна шүү. Тийм үү? За тэмдэглээд аваа. Нэг хүчтэй тэмдэглэний чинь ихнийх нь пиано буюу зөөлөн гэдэг тэмдэглэгээр. За үүнийг жижиг пианосоор тэмдэглэдэг юм. Пианогийн бол ичгүүр болон заяа. За зөөлөн гээд ичдэж болно шүү. За дараагийн тэмдэглээ. Юу вэ? Чанга юу гэдэг вэ? Орто гэж нэрлээ. Эфсээр тэмдэглэдэг ба. Эфсээр тэмдэглэсэн. Аавсаа даваа. За дараагийн тэмдэглэгээ. Юу вэ? За. Уншаарай тэгээд. Mezzo forte гэж нэрдэг байна. За тэмдэглээд авч. Mezzo forte буюу чангалтай ингэж тэмдэглэдэг байна. F гэсэн тэмдэглэж. Хос үсгээр тэмдэглэж тийм ээ? Хоёр үсгээр тэмдэглэж. За дараагийн тэмдэглэгээ харъя. Одоо өшөө. Маш. Тэрээс нэг жишээ. За маш төвний яаж? Хоёр жижигхэн пивсгээр тэмдэглэж. За бичээд аваарай. За тэмдэглээд авчих. Дараагийн тэмдэглэгээ маань юу гэсэн тэмдэглэгээ вэ? Зөөлөвтрийг ямар үсгээр тэмдэглэж вэ? MP. За дараагийн тэмдэглэгээ юу вэ? Маш чанга. Маш чангийг
2 F. За 2 том F гэсээр тэмдэглэсэн байна. За бичээд авсан уу? Авсан. За одоо бүгдээрээ эндээс харъя. За уншаарай. Зөөдний ямар сэр вэ? Пи. За тэр уншаарай. За одоо бүгдээрээ одоо багаараа нэг хаагур үздэг. Хааны ширээ дээр аюу доктортой зүйл байгаа. Тэрний нэг доктортой гэнэ. За тэгээд доктор нь энэ тэмдэглэгээр өссөн тэмдэглэгээр байгаа. Нэг тэмдэг аваарай. Нэг тэмдэг аваад за тэгээд босоод өгсөн. Танаа бингөө соо нэг тэмдэг аваад хийж өгсөн. Танаа тэмдэг өгсөн. Танаа хэлтээрээ. За нэг тэмдэг өндөө бариад өгсөн. За нэг тэмдэг бариад. За нэг тэмдэг. 6 тэмдэг байгаад. За нэг тэмдэг бариад өгсөн уу? Уушнаар болоод өгсөн. За одоо хүүхдүүдээ наадхаа маш зөөлнөөс маш чангаруу дараалуулж байлуулна. Өөрсдөө хөдлөөд игээд цоо барих чанар шүү дээ. За ихсэн. Наагаар ихсэн яваа. Маш зөөлнөөс маш чангаруу. За болцоо. Тэмдгээрээс харуулаарай. Урагш нь харуулж байна. Тэмдгээр урагш нь харуулж байна. Оо зүйтэй. Тэмдгээ урагш нь харуулж байна. За урагш нэг харчих. За одоо хүүхдүүдээ. Зөв хариултаа хараарай. За буруу агаан засаарай. Буруу агаан засаарай. Буруу агаан засаж өгсөөрэй. За энэ баг зүг байна. Энэ баг яасан? Буруу зассан байна, тийм ээ? Тийм. За засаарай. Танаа засаарай. Яаж буруу вэ тэрийг засаарай. Яагаад буруу вэ засаарай? За, тэмдгүүд байрна уу? За, одоо зөв болсон уу хүүхдээ? Зөв. Бүгдээрээ зөв болсон уу? За, маш сайн. За, одоо багийнхаа үндгээрүүдийг тавьчих. За, саяхан дараалал байж байгаа. Саяхан дараалал байж байгаа. Саяхан дараалал. Багийнхаа үндгээр тавьчаа. Тэгээд саяхан дараалал байж байгаа. За одоо хүүхдүүдээ наадхаа яг наад дараалал хооронд нь наад заавлаарай. Наад. Хооронд нь яг саяхан дараалал наад. Дүнэ барай.
байраа зогсоорой. За хүүхдүүд нааш харуулаад барай. Нааш харуулаад үдэрээ бай. За тэгэхээр чинь ийм үс сарж байна уу? Сарж. Ийм үс сарсан уу? Сарж. Ийм үс сарсан бол. За ийм үс сарсан уу? Гарсан. За тэгвэл ийм үсийг хөгжөнд айч чангарах гэсэн тэмдэглэгээ байдаг юм. За тэмдэглээд өч. За суучаа тэмдэглэж аваад. Эргээ дараагийн даалгавар биелүүлээ. Эргээ дараагийн даалгавар биелүүлнэ. Шорт биелүүлнэ. Дараагийн даалгавар. За тэмдэглээд авчихсан уу? За одоо хоёр дахь тогтоонууд аваад хоёр дахь тогтоон дотор байгаа. Зураг тэмдэглээд дахиад зургуулаад нэгээр нав. Дахиад саяын байдлаар босоод үдээрээ одоо яах вэ гэхээр маш чангаас маш зөөрөн рүү дарааж байрлуул. За маш чангаас маш зөөрөн рүү. Юу таамаг ингэж шүрүү аваад ингэж тэгэж. Боцоо. Хай. Нэгдүгээр гарыг. Санаагийн гарыг хоёрдугаар. Гуравдугаар баг. Дөрөвдүгээр баг. За одоо зөв хариулт авах цаг хүүхдүүдээ.
Та нарын хийсэн зүг байна уу? За тэгвэл багийнхаа үнийг хэлж. Багийнхаа үнийг. За одоо наадхаа тэгээд наадхаа хооронд наа сая шиг. Сая шиг хооронд наа. Яг сая байдлаар юм шүү. Яг сая байдлаар. Энэ байдлаар хооронд наа. Стародара. За одоо наадхаа дээгүүр эргээр нөгөө зураас татаа. Эргээр зураас татаа. Дээгүүр даавар нь зураач. 대부분 어부는 나 자. 자, 이 тэмдгийг түрүүчийн тэмдгийг юу гэсэн тэмдэг байлаа? Тэр тэмдэгтэй ихэх байна уу? Юу нөр? Чангаас сулрсан байна уу? Тэ? За тэгвэл одоо энэ тэмдгийг юу гэж нэрж болох вэ? Айчим судрах гэж нэрж болох юм байна. За тэмдэглээд авчих хэрэгтэй. Айчим судрах. Айчим судрах. Тэгээд өөрсдөө үнэгээ тавиад яваад байгаа би яг хийсэн бэ таахгүй гэж өөрийнхөө үнэгээр үнэгээр тавиад яваад байгаа юм тийм. Өөрсдөө үнэгээр тавиад байгаа. Сайн даалгавруудыг би ер нь яаж хийсэн бэ гэдгээ үнэгээр тавиад байгаа. Одоо бүгдээрээ нэг нь дасгал ажиллая. За. Ахаад энэ дасгал маань яасан бэ? Хардаа сайн хараарай. Доктор зургийг сайн хар.